Намайг Нацгийн гав гэдэг зураач баримлж яг одоогор би Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа. Тэгээд энэ удаа бас Монголын соёл урлагаа гадаад сурталчилж ирсний одоо 20 жилийн ойгоо тэмдэглэхээр хурж ирээд байна. 92 онд би бидгээд арт студиого байгуулж анх гадаад Монголыг сурталчлах үйл ажиллагаагаа эхэлсэн. Биднээсээ гол хийдэг юм бол одоо Монголын уламжлалт урлаг түүний дотор саасан шумлын аргаар самын баг гэдэн сэж бүтээх. Мөн одоо гадаадд одоо үзэсгэлэн худалдаа урлагийн тоглолт зохион байгуулах. За энэ утгаараа би бас 97 онд хамбог дөч чуулгыг үүсгэн байгуулсан. Тэгээд биднээс одоо дэлхийн 40 гаруй улс орнд аялж одоо өөрсдийнхөө урлагийн тоглолт арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Олон улсад Монгол хаус гэдэг олон улсын урлаг соёлын тийм сүлжээ байгуулах тийм өсөл зорилготой. Одоо жишээ нь бол одоо би одоо өөрийнхөө гэрээ явсан маск музей гэдэг тэ одоо өөрийнхөө хийж бүтээсэн юм гэдэг өөрөө АЦ нэртэй өвлүүлэх зорилгоор ингэж маск музей гэж одоо байгуулаад тагчулсан. Бас одоо бас та бүхэнд бас энэ жаахан товчгийн талаар явж танилцуулахад бол таатай байна. Би 88 онд Богдын музей дээр хийсэн тэр хүрээ цам гэдэг баримт киноны үеэр бол бас манай нутгийн багш Дасцүгэд лам багш байсан. Тэр мэн одоо тэр кинонд оролцоод намайг дагуулж очижсэн. Тэр бид энэ хүрээ цамын энэ сайхан осгоо өнд бүтээлүүд Монголд ингэж 108 ширхэг хийгдэж одоо 1811-аас 1937 он хүртэл одоо тасралтгүй 126 одоо дэлгэн тавигдчихсэн гэсэн энэ сайхан төвх дурсгалын талаар сонсож тэр сайхан олон баг осгоонт одоо тэр шүр сувд алт мөнгө шингээж нүдний хаврыг, гарын хаврыг, сэтгэлийн хаврыг шингээж хийсэн сайхан урчуудын сайхан цам багийг тэр хилэмтүүлтийн хүнд хэцүү он жилүүдэд бол устж өгөө болцсон юм байна. Тэгээд тэрийг бол биднес бас ингээд ардчлалын ачаараа гэж дахин сэргээж баримт кино хийж ийн гэдэл ингээд тэр үнэхээр сайхан тийм ямиг олж хараад би уран бүтээлчийн хувьд бол бас тэр одоо устж өгөө болсон тасалтж энэ сайхан уламжлалыг дахин сэргээж яагаад болдгүй энийг 108-ын эргэж бүрэн дахин хийж тавих юмсан гэдэг тийм өсөл эрмэлзэл төрж исэн. Тэр ч утгаараа 90-ад оны ихэр бид нэр 108 цамын тийм күгэлтэн иж бүрэн тийм баримл одоо цагслбар одоо төсөл хэрэгжүүлж жижиг модель күгэлтэнүүдийг хийсэн. Дараа нь тэргээрээ бол бас одоо уламжлуулаад одоо жинхэнэ одоо 108 цамын багт хувцас хэрэгслийг ижүүд бүрнээр нь хийх гэсэн төслөөр хэрэгжүүлээд 1997-аас 2007 он хүртэл одоо иж бүрнээр нь хийж тавьсан юм байгаа. Нэг сонирхолтой жишээ бол одоо би яг нэг цагаан үгнээ өмссөн өөрөө баг барьсан өмсөл тэр нэг 108 цамынхаа баг хувцсыг волонтер хүмүүст одоо өмсгч одоо яг далайн гүшингийн музейн каса буугаад тэр төв дээр орж ирэхэд ингээд хоёр талаар нь цуугаалж ихсэн байжсэн. Тэгсэн далайн гүш яг намайг харснаа ингээд даллаад тэгээ яваад идсэн чи миний тэр цагаан үгний одоо сахлаас нь бариад одоо ингээд одоо айц авч ийсэн. Тэгэхээр би өөрөө нэг багийн дотроо ингээд байжсэн болохоор надад бол арайгүй тийм бас сонин мэдрэмж төрдөг юм байл л одоо далайн гүш биднээс одоо ингээд хүн төрлөختөн зөвсгөлэн одоо биширж яадаг тэр агуу сайхан линк тавины том сэтгэлтэн бүрнэшний тэргүүн хүн байж идэг. Тэр хүн бас одоо бидний хийсэн бүтээсэнтэй энэ цагаан үгэн төрж ирээ сахлаас нь бариад ингээд одоо мөрөжжсэн бол одоо өнөхөр бас бахархалтай сонирхолтой өнөхөр сайхан тийм сэтгэл төрж ирсэн. За бид нар одоо энэ манай хамгийн дээдлийн давхар буюу одоо энэ хүчтэйний өрөөнд орж ирээд байна. Энд биднес бас ингээд өөрсдийнхөө багшийн одоо сэргдүүрийг бүтээж байна. За би 1993-94 онд Санкт Петербург хотод одоо Гүнцэй шойны тацангийн гол шүтэн бурхан багшийг бүтээж исэн. Тэгэхэд бол түүний дараа бол одоо маш олон сайхан тийм үйл явдлууд тохиож исэн. Түүний нэг нь бол одоо өндөр хэмжээний школоор ингээд бурхан багшийг бүтээсний дараа бол одоо
миний хүү төржсэн, хүүдээ би занаа зэрэгс нэр өгч хийсэн. Бас энэ уран бүтээл гэдэг чинь хүний амьдралтай бас их салшгүй холбоотой тийм сайхан үйл явдлууд болт юм байна. Яг одоо бол биднээс их метр гэдэг одоо Монгол төмний өргөн өргөж чад тэр сайхан 108 м өндөр сурах шүтэн баригдаж байгаа. Тэрний одоо яг одоо 2 дугаар хөвдийн төрсөн тэр өгөөмрийн аманд бид нэр Бурхан багшийн тэр сэрэг дүрийг тэр ойнод зүрх харих уулан дээр л бүтээж байгаа. За энэ бол бас их сайхан буянтай тийм Монгол төмний бас одоо хүн зоолны алгыг хавсрааж одоо ингэж сэтгэлийг шингээж яадаг тийм сайхан бүтээл төрөж байдагтаа бол их баяртай байдаг. Энэ бол үнэхээр бас тийм бас нэг буянтай сайхан үйл явдлаа гэж бодож ядг юм аа.